За дуучин их сайхны дүлгөө мөрөнгө дууг зааж өгье. За дуу болохоор соль минорын дуу байна. За соль минор, фа мажор, ре дис, ре. За ингэ нэлээд битүү барилттай байна. Тийм болохоор энэ дууг арай амархан тоглохоор зааж өгье гэж бодоод капото заахаар зааж өгье. Капо 3 дугаар ладан дээр хийн. Тэгээд ми минороос дуу тоглоно гэсэн үг. За шууд дуугийн дагаа тоглолцъя. За дуу ийм байна. Тэгээд 4-4 хэмжээгээ тоглоно. 1
Доош 2 удаа пауз тасхиод дээшээ 3 удаа хордон. Тасралтгүй пауз нь хассан гэсэн үг. Тэгээ шууд огцсон доош болттой. За нийтдээ 6 удаа зохион 1 2 нийт 6 удаа тоглож байна. За энэ хэмжээгээ тоглоно. Таталт болохоор ингээд тогтчихно. За татлыг харах юм бол 6 3 1 2 3 гэсэн дараалал тогтож байна. 2 удаа тоглоно. За эхний дуу өгтөлтэй. Ми минор, ре мажор, тарандо. За ми минор 6-г татчаар ре дээр 4-тэй до дээр 5-ыг. Энэ би долоо буюу C севт 2 удаа тоглоно. Жаахан дэжээд тангээд ми тоглож байна. Ми минор нэг тоглоод дараа нь ля минор татлалхан 5-аас эхлээд татчихна. Дараа нь C сев буцаад ми минор. За нэг төрсөн дахиад ми минор тоглоод ля минор тоглоно. Дараа нь ре sol, дараа нь ре минор, дараа нь ми мажор, тэгээд ля минор, тэгээд до, дараа нь sol, ми минор, ля минор, си севт. Ингээд ихний бадаг. Хоёрдугаарт нь яг адилхан тоглоно. Ля минор, ми минор, ля минор, си севт, ми минор. Ми минор, ля минор, ре, сол. Тэгээд буцаад солын дараа буцаад ре минор, ми мажор, ля минор, до мажор, сол, ми минор, ля минор. За эхний бадаг C севт рүү дууссан бол одоо хоёрд бадаг нь ре рүү дуусаад за тэгээд цаашаа ингэж тоглоно. Sol major, C minor, до, ре гэсэн үг. Энэ хоёр удаа. Хоёр удаа тоглоод тэгээд энэ болохоор sol дээр хоёр цохоод ре рүү үлдснэ. Дэшээ доош нэг цохоод тэгээд доор дээр бүтэн цохолттой. Дахиад дууссан гутаа дахиад интро дээр тоглож ирсэн. Ми минор, ре, до, C севт. За энэ дээр цохолт нь болохоор ингэж ирж байгаа. Ингэж тоглоно. Ми минор дээр хоёр цохол ре рүү хуваагаад дараа нь до мажор дээр яг доошо хоёр цохол дэше гурав тоглоод тэгээд яг доошо буцаад нэг огцом цохол буух хэрэгтэй. Тэр цохолтоо C севт дээр ингэж ганцхан цохол гэсэн үг. Тэгээд адилхан ингээд 3 дугаар байдаг. Адилхан тоглоно. Ми минор, ля минор хуваагаад одоо ре, сол руу ре минор, ми мажор, ля минор, до мажор руу sol мажор, ми минор, ля минор, ре, sol, си минор, до, ре, sol, си минор, до, ре. Цаашаа.
Сол гитарын хэсгээр сол дээр бүтэн тооцоход дараа доо дээр хувагаад цаагаад солоос си минор хувагаад хоёрдохоор доо дээр гуравдах нь адилхан батгүй дөрөвдөх нь яг адилхан доо дээр за тэгээд эндээс доо явж нэг хоёр удаа тоглоно. Тэгээд хамгийн сүүлийн эхний тоглолтоо хийж чинь хоёр удаа тоглоно. За ингээд дуусна яг бүтнээр гэсэн үг. За тэгээд дуу ерөөхдөө харьцсан амархан ийм өрлөлттэй Рэ минор, Ми мажор, Ля минортай, Соль мажортай, за ганцхан битүү барил Си минор байгаа. Тэгээд Си минороо өмнөх шилдээр зааж ирсэнчлэн явж чадахгүй хүмүүс байвал ингээд тоглолцоорой. Энэ өөрөөр дарж нэг дээр үцэх хахад болно гэсэн. Тоглоно гэсэн. Энийг тоглоход дээдлийн хоёр утсыг нь тоглохгүй байх хэрэгтэй. Тийм учраас цохилтоо доогоор зогсчих хэрэгтэй. 5 6 тоглохгүйгээр ингээд тоглоно гэсэн үг. За тэгээд иймэрхүү байна дуу. Тэгээд амжилт хүсье бүгдээрэнд нь тэгээд бичлэгээ үзээд дуугаа сороорой. За тэгээд баярлалаа дараагийн хичээл хүртэл.